Цагаан сар бол монголчуудын амар мэндэ мэдэн золгодог онцгой баяр. Түүх уламжлал, ёс заншлын бэлэгдэл. Урт хорн маань унагтаа гიშгээ. Хойд хорн маань инхан хураг гიშгээ. Эзэн мөн хэдэн хэрэг. Шиний нэгнээ өглөө монголчууд ирээдүйн сайн сайхныг бүтээхэр мэлзэллээр эртлэн босч, ургах нарыг угтан, эртний төрт ёсоо дээдэлж, эцэг их эрхэмлэн тохой түшин золгох нь Монгол ухаан. Амар байна уу? Энэ мөчөд Ахмад буурлындаа цуглан хөөрөлдөж, өвөгдийнхөө сургаалыг сонсож, үрсийнхээ инээдийг сонирддгоо. Нэгнээ энрэн хайрлаж, өв соёл уламжлалаа сэргэн өвлүүлэх, түүхээ хуваалцах нь цагаан сарын гол утга учир. Цаг хугацаа улиран одовчиг гэрвэл элгэн садны нандин холбоо, сэтгэл зүрхэнд хоногсон уламжлал үл бүдгэрнэ. Монгол хүн байгаль дэлхийтэйгээ хамт амьдарч, өв соёлоо үеийн үедээ дамжуулсаар ирсэн бахархалт түмэн билээ. Өв соёлоо эрхэмлэн дээдэлж, уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээе. Монголчууд ихнээс амар мэндэ зөвхөн хөөрөлдөв. Энэ өөгөөс өөрийн толгойг дээрээс дагахгүйгээр гээд зайтай байлгаж чагаад хэлдэг шүү дээ. За. Амар байна уу? Ижил глобус санхүүгийн байгууллага.